нэр бүхий банкнаас зээл авсан улсын хурлын гишүүд болон албан тушаалтнуудад хариуцлага тооцоогийн хിവэр байна. Уг нэр бүхий байгууллага хариуцлага тооцохоо мэдгдсэн ч өнөөдөр хүртэл тодорхой шийдвэр гаргаагүй юм аа. Энэ нэр хөрөгчд намын гишүүдийн хан толгой гэлээд өнгөрөхгүй гэдэг хардлагыг төрүүлж байна. Төрд хүмүүс юу яах гэж ажил хийдэг юм бэ? Төрд зүгээр мөнгө хулгай хийх гэж ордог шүү дээ. Төрөөс төрсөн тэр бунтан болох гэж тэр төрийн албан тушаал эрх мэдлийн төлөө зүтгэдэг байхгүй юу? Төрөөс сулгай хийнэ гэдэг чинь ард түмнээс сулгай хийнэ гэсэн үг шүү дээ. Тэрийг харж байгаа ард түмэн үнэхээр лойцсон. Энийг нэг зөрөгтэй аавын хүү гарч ирж ил цэвэрлэндээ. Тэгтээ том арга хэрэгтэй. Том хэмжээний төлөлгөө хэрэгтэй. Том хэрнээ ухаалаг төлөлгөө хэрэгтэй. Бүр нарийн хатуу чанга байх хэрэгтэй. Хэрвээ намайг нэг өдөр ерөнхийлөгч дуудаад. За минь дээрээ. Чи улс орны байдал ямар хүнд байгааг мэдж байгаа. Бид нар ийм л цаг үед амьдарч байна. Хэрвээ чи миний итгэлийг дааж чадах бол би чамтай хамтарч ажилламаар байна. Би чамайг мэднэ. Чи бол бүр тэр доор байхаас агуулад ганцаараа зүтгэсээр байгаад өдийн хэмжээний том бизнесмен болсон агуу их хөдөлмөрч хүн. Тийм болохоор би чамайг энэ улсын эдийн засгийг гарт нь өгч даатгуулж болохоор хүн байна гэж хэлэхэд нь би энэ нэмсгэлж харна л да. Тэгээд тэр намайг за чи энэ улс орон ард түмний төлөө эдний амьдрал амжиргааг энэ тодорхой түвшинд хүртэл нь дээшлүүлж ажиллаж чадах уу? Би чамаас энийг л хүсэж байна гэж хэлэх байх. Тэгвэл би тэр дорн очиод мэхийн ослоод та миний үнэж шудраг зан чанар, миний ариун сэтгэлийг олж харсан талархлаа. Гэхдээ би төрийн ийм өндөр албан тушаалыг өөртөө авч чадахгүй нэ. Гэхдээ та нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ болгоныг зүгээр нэг өөрчлөн гэдэг хожимдсан асуудал. Яагаад гэх юм бол бүр үг унцаар нь бүр үр үнцээр нь өөрчлөх хэрэгтэй гэдгийг би тэрэнд ойлгуулна. Хэрвээ та энэ болгоныг үнэхээр надаар хийлгүүлэх гэж байгаа юм бол та надад хэмжээшгүй эрх мэдэл өг. Тэгэх юм бол би бүгдийг гүйцэтгэж хизээд бэлхэн байна гэж хэлнэ. Тэгээд надад хэрвээ энийг хийхийг зөвшөөрвөл би өндөр албан тушаал бас эрх мэдлийг гартаа авъя гэж хэлнэ.